Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Хамбог цумын Монгол Ардын намаас дэвшүүлж байгаа бүрийн хөтөлбөрөөр боловсруулахдаа бид хамтдаа аянга зохион байгуулж ард иргэдийн санал бодлыг тусгажээ. Эдгээр ажлуудыг улс орон нутгийн төсөв, гадаад дотоодын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогоор хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөр болгожээ. Үүнд иргэнэ дэмжих шат дараатай ажлуудад сургууль цэцэрлэгийн зохицлборыг бий болгох, хагас болон бүтэн өмчийн хүүхдүүдийг халамжлах, ахмадуудын хэрэгцээ чадамжид суурилсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого орсон бол хөдөө аж ахуйн чиглэлд сум дундын малын эрүүл мэндийн нэгдсэн төв байгуулна. Сумын нийт бэлчээрийг судлаж, бусд цэгийг олшруулна. Малын гаралтай түүхэд бүтээгдэхүүнийг борлуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодит ажлыг хийнэ. Түүнчлэн дэд бүтцтэй ногоон хөгжлийн төлөө хийх ажлуудыг дурдах юм бол сумын хэмжээнд тармил оюун талбайг нэмэгдүүлэхэд аж ахуй нэгж байгууллагуудыг өр алин оролцуулна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Гэх мэт тодорхой ажлуудыг мөрийн хөтөлбөртөд тусгажээ. Гагцхүү мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгохын тулд нэгэн сэтгэлээр зүтгэх баг чухал. Дээрээ суудлаа олж байж доороо гүйдлээ болдог. Монгол Ардын нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд Өмнөговь аймаг Хамбог цуманд хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаа сонгогчдод танилцуулж 93% гүйцэтгэлтэйгээр өмнөх мөрийн хөтөлбөрөөр дүгнүүлжээ.